За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр золбоо нь хаана ирсэн байгааг та бүхэн бүгдээрээ харж байгаах. Солонгосдоо буцаад ирсэн. Ойртой яг нэг тухтаа сууж байгаа та бүхэнтэйгээ нэг дотн яриа өрнүүлдэг бичлэг хийдэн штэ заримдаа. Тэгээ тэрийг ерөөсөө хийж чадсангүй шалтгаан нь юу вэ гэхээр Монголд гэрийнхэн маань ирсэн байсан учраас яг ингээд нэг сууж агаад тухтаа бичлэг хийх боломж байгаагүй. Та бүхэнтэйгээ ярилцъя, хуваалцъя гэж бодож исэн сэдвүүд зөндөө байсан боловч боломжгүй болохоор яваадсэн шүү. Тэгээ өнөөдөр нэг сайхан тухтаа сууж агаад бүгдээрээ хамт буу халцгаая. Хамгийн ихэнд та бүхэндээ тайлбарлая гэж бодож исэн сэдв маань Монгол сайн нэг аимшигтай хэрэг болсон шүү дээ. Охины амь насыг нь хөнөөгөөд нэг эрэгтэй эмэгтэй хоёр зураг даруулсан. За энэ хэргийн талаар бол монголчууд бүгдээрээ мэдж байгаа. Тухайн үед энэ хэргийн талаар мэдчихсэн эмэгтэйтэй би нэг бичлэг хийгээд тэр бичлэгээ оруулаад нэг цаг болоогүй устгасан. Яг энэ бичлэгээ устгасны дараа маш олон хүмүүс над руу бичсэн. Бичлэгээ яагаад устгах вэ? Энэ дээрээ тайлбар хийгээч. Цагдаагийн байгууллагаас дарамтлсан уу? Өөр ямарваа нэгэн зүйл байсан уу? Золбоо чи мөнгө төгрөг авсан юм уу? Яг юунаас болоод яагаад бичлэгээ устгах вэ? Намайг мөнгө аваад бичлэгээ устгасан уу гэд хардаад байгаа хэсэг дээр товчхон тайлбар өгчий. Би хүнд итгэхээсээ илүү бурханд итгэдэг. Хүн хүнийг хуурж болно, өөрийгөө ч хуурж болно. Хинд ч мэддэггүйгээр нууцаар зөвхөн өөрөө мэдж байгаад ямарваа нэгэн булхаа, ямарваа нэгэн муу зүйлийг хийж болно. Гэхдээ би хизээж бурхныг хуурах боломжгүй. Тэгэхээр би өөрийнхөө энэ итгэл үнэмшлийг надад хэдэн тэрбум төгрөг амлсан ч вэ би сүнсээ худалдахгүй. Би тийм зүйл хийхгүй гэд үзэгчдийнхээ өмнө хэлээд идэг. Шалтгаан энэ баггүй. Би буруу гэж бодож байгаа зүйлээ хэн нэгнээс мөнгө аваад хэл ахуул аваад зөв гэж ярих ч юм уу. Зөв гэж бодож байгаа зүйлээ хэн нэгнээс мөнгө аваад буруу гэж нэвтрүүлгээр ярих ч юм уу. Ийм та бүхнийг хуурсан, худлаа ярьсан, мэхсэн зүйл огт хийхгүй. Тэр тал дээр санаа зовлтгүй шүү. Тэгвэл цагдаагийн байгууллагаас намайг бичлэгээ устгах гэж дарамтлсан юм уу? Үгүй ээ. Огт тийм болоогүй. Цагдаагийн байгууллагаас над руу нэг ч хүн холбогдоогүй. Бичлэгээ оруулаад над руу хэд хэдэн хүмүүс холбогдсон. За хамгийн нэгдүгээрт нэг эмэгтэй над руу холбогдоод хүү яана золбоо наа бичлэгээ хурдан устгахаараас та устгахгүй бол болохоо байлаа шүү. Яагаад вэ гэхээр энэ хэргийн талаар хамгийн ихэнд хохирсон тэр нэг 32 настай эмэгтэй байгаа шүү дээ. Тэр эмэгтэйгийн талаар тэр ар гэр бүлийнх нь амьдралын талаар болохгүй юмыг ярьчихжээ. Уг нь хэдхэн хүн мэдчихсэн өөр хүмүүст битгий цаашаа дамжуулаарай гэсэн юмыг нь ингээд олон цацчихжээ. Бас нэг хүн холбогдсон. Тэр нь хэн байсан бэ гэхээр зураг даруулсан эрэгтэй эмэгтэй хоёр өсөн шүү дээ. Тэрний эрэгтэйгийнх нь үеэл нь над руу холбогдоод яг энэ бичлэгээ устгаад өгөөч шүүхийн шийдвэр гараагүй байгаа. Тэгэд юу болсон процессыг дэндүү худлаа ярьсан байна. Тэгэхээр ийм юм болсон юм а гэд над руу яг тухайн үед болсон процессыг бүгдийг тэр үеэл нь мессежээр бичиж байгаа байхгүй яг яагаад тэр залуутын зураг даруулсан юу болсон энэ ингэж уулцсан гэсэн ингээд би тэр бүх мессежүүдийг нь уншаад үзсэн бас нэг өөр өнцөг гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэд шүүх хурланч болоогүйсэн шүү дээ. Маргааш нь болох байсан. Ярилцлага өгсөн эмэгтэйг бас YouTube дээр ч тэр Facebook дээр ч тэр бүр 9 шидээр хараагаад ороод ирж байгаа байхгүй юу. Ар гэр бүлийнх нь амьдралын тэгэл тэр эмэгтэй ийм штэ тийм штэ гэд тэг яг иймэрхүү зөндөө олон мэдээллүүд ингээд ороод ирсэн чинь за зөв энэ бичлэгийг хурдан устгасан дээр юм байна гэж бодоод устгасан байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бол ойлгомжтой байж тээ бичлэг устгасан шалтгаан нь хамгийн нэгдүгээр тэр хохирсон эмэгтэйгийн нууц мэдээллийг нь ярьсан байсан. Тэр нь цацагдах гадайсан учраас нэг эмэгтэй бүр над руу холбогдоод яаралтай устгах гэсэн. Хоёр дахь юм бол урган дээр байсан тэр залуугийн үеэл нь холбогдоод ийм зүйл болсон юм а. Шүүхийн шийдвэр гараагүй бах тэтгэхийн нэгдлийг бариад зөндөө их худлаа мэдээлэл бас ярьсан байна. Энийг устгаад өгөөш гэж гуйсан. Гуравдугаар дахь юм бол тэр надтай ярилцлага өгсөн эмэгтэйн талаар бүр маш аимшигтай коммент үзтгэлүүд орж ирж байсан учраас за би энэ бичлэгийг устгасан дээр юм байна гэд устгасан. За тэгвэл одоо та бүхэн сонсож байгаарай. Энэ бүр илүү чухал шүү. Миний энэ үзэж байгаа бичлэг яг үнэн бичлэг болов. Энэ бичсэн сэтгэл коммент нь яг үнэн болов гэдгийг байнга бодож шүүлтүүртэй хандаж аливаа зүйлийг хоёр талаас нь харж авахгүй бол харсан юмдаа шууд итгэдэг хүмүүс ямар аюултай бэ гэдгийг би та бүхэндээ одоо яг бүр ингэж бодитоор бүр баримттай жишээ болгоод харуулъя. Өчигдөр би түшигтэй хамт мод тарьж байгаа нэг бичлэгээ постлсон. Тэгсэн тэр бичлэгийн доор нэг хүн орж ирээд сэтгэл үлдээж байгаа хгүй юу? Юу гэж бичсэн байсан бэ гэхлээр түшиг бичлэг дээр ч амьдрал дээр ч нэг дүртэй санагддаг шүү. Харин золбоо бол амьдрал дээр харилцаа хандлага ёстой новш одын өвчнөөр өвчлсөн гар байдсан байна лээ. Үзэхээ байсан даа гэсэн байгаа хгүй. За одоо би та бүхнээс асууя л да. Та бүхэн хэрвээ энэ сэтгэлдлийг уншсан бол энэ комментиг уншаад яг юу гэж бодох байсан бэ? Ямар дүгнэлт хийх байсан бэ? Та бүхнийг бодоод үзтээ. Яг энэ сэтгэлийг нь уншсан бол Facebook нэрийг нь харсан чинь нэг л харсан хүн байгаад болтгоо. Тэгээ би бодож байгаа хгүй. За энэ үнтэй шин би хизээ холбогдлоо. Нэг л
харсан хүн байх юм, холбогдсон хүн байх ингээд тэг би яг санаж байгаа байхгүй юу. Энэ хүн хэн байсан бэ гэхлээр над руу нөгөө нэг бичлэг устгаад өгөөч гэд хамгийн түрүүнд бүр маш их юм бичиж орж ирээд энэ бичлэгээ устгаад өгөөч, энэ бүр амар тийм хүний хэдхэн хүний мэдчихсэн, бид нар хоорондоо л энийг мэдчихэж шүү гэсэн энэ яриа нь олонт дэлгэгдчихлээ. Бичлэгээ устгаад өгөөч, хурдан устгаад өгөөч гэж гуйсан хүн байсан байж таарсан. Тэгвэл энэ нэмэгтээ яагаад намайг ингэтлээ үзэн ядах болсон юм бэ? Золбоо амьдрал дээр харилцаа хандлага нь ёстой новш. Одын өвчнөр өвчлсөн гар байд юм байна лээ гэж бичих болсон шалтгааныг би та бүхэндээ тайлбарлаж өгье л доо. Яасан бэ гэхлээр бичлэг устгасны дараа энэ нэмэгтээ над руу зогссоо зайгүй бичсээр л байсан байхгүй юу. Охирогч нэмэгтээ хувийн амьдралыг ярьсан хэсгийг нь хасаа дахиад постлоод өгөөч. Тэр бол тэр, энэ нэр нь энэ, алуурчны тэр, би доор нь комент бичээгээд ингээд зөндөө олон юм бичээд харна. Би бичлэг устгасан дахиж оруулахгүй. Одоо битгий бичээрэй гэсэн зөндөө олон юм бичээд харна гэсэн. Гэхдээ чи залруулахгүй бол чамаа гэхээр би надад төвөгтөө байна гэд үнэнгээ хэлсэн байхгүй. Надад бол яг нэг үлэхэд үнэхээр төвөгтөө санагдчихсан. Яг энэ эмхтэйгээс болоод ер нь бол бичлэгээ устгасан байхгүй. Хувийн мэдээлэлээ гаргачлаа. Хурдан устгаад өгөөч гэгээ бүр зөндөө олон гуйсан. Тэр ерөөсөө зүгээр надад төвөгтөө байна гэж бичсний төлөө энэ сэтгэлийг үлдээж байгаа байхгүй. Намайг айл хэдийний мэддэг хүн шиг, уулзсан хүн шиг, уулзаад би энэ хүнтэй нэг амар муухай харьцсан юм шиг зүгээр нөө шүүлтүргүүд өгөндөг хүмүүс нь бол золбоо гэдэг ийм залуу юм байна гэд бодцохоор байгаа шүү дээ. Тэгэхэд энэний ард бол зүгээр л надад төвөгтөө байна гэсэн миний тэр нэг мессеж л байгаа байхгүй юу. Тэгээ би бас мэдээж хүн л юм чинь бухимдаж болно. Надад төвөгтөө байна гэж өөрийгөө илэрхийлж энэ хүн рүү бичиж болно шүү дээ. Тэгээ ингэсний төлөө л одын өвчнөр өвчлсөн амар амтан бичлэг дээрээс өөр мөр гэл энэ нэмэгтэр өөрөө холбогдоод бичсэн л дээ. Надад төвөгтөө байна гэж хэлсний төлөө энэ комент сэтгэлдлийг үлдээж байгаа мó гэсэн юу гэж хэлсэн бэ гэхээр хүний хандлага жижигхэн юм дээрээс харагддаг юм аа. Од залуу минь хүн өөрт нь туслая гэсэн сэтгэл тэгж хандаж болдоггүй юм аа. Чиний од мод байх хамаагүй. Хүнлэг сэтгэл хүн өөрийг нь гэсэн сайхан сэтгэлд тийм хандлагатай байвалж чи тийм л хүн. Яг энэ бичлэгийг устгуулсан шалтгаанаа намайг бодож устгуулсан болгоод ийм муухай гаслайтинг хийж байгаа байхгүй. Тэгэхээр би зөрүүлээд асуусан юм. Өөрийн чинь яарч сандарч бичлэг устгуулсан шалтгаан 32 настай эмэгтэй нууцыг задлсанд байсан гэсэн бидтэй би асууж байгаа байхгүй. Тэгсэн тийм шүү дээ гэд. Ар гэр бүлийнх нь бити яриарэ гэж хэлсэн юм нь яригдаад ингээ сэвэгдээд олонт хүрчингууд тэрэнд өөрөө ярьсандаа санаа зовоод хурдан устгаад өгөөч гэж гуйчаад эргээд одоо намайг бодсон хүн болж ингэж муухай гаслайтинг хийж байгаа. Гэх мэтчлэн иймэрхүү хүмүүс зөндөө байдаг учраас бид нар ялангуяа энэ олонний танил хүмүүсийн талаар гарч ирж байгаа сэтгэгдэл одоо бичлэг юу гэдэг энэ зүйлүүдээр шүүлтүүртэй хандж байхгүй бол яг иймэрхүү хандлагатай хүмүүс зөндөө байдгийг шүү. Хоёр дахь ярих гэж бодсон сэдв маань юу вэ гэхлээр түшхийн номтой холбоотой сэдв байгаа. За энэ түшхийн номны асуудлаар бол сая бас нэг хэсэг монголоор нэлээд шүүгэн боллоо шүү дээ. Тэгэхээр би тэр түшхийн номыг шүүмжилсэн багшийн бичлэгийгч бүгдийг нь үзсэн, түшхийн тайлбар бичлэгийгч бүгдийг нь үзсэн. Ерөнхийдөө энэ сошиал дээр хүмүүс ямар хандлагатай байгаа тэр постуудыг ч гэсэн ер нь дийлэнхийн олж харж уншсан л да. Хамгийн эхлээд түшхийн номыг шүүмжилж байгаа тэр багшийн бичлэгийг нь үзээд би өөрийнхөө төрсөн сэтгэл, өөрийнхөө өнцгөөс харсан тэр зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцъя л да. Тэр багшийн тэр бичлэгээ эхлүүлж байгаа хэсэг нь л ерөөсөө яг тэр хүний хандлагыг харуулсан л да. Ерөөсөө л шүүмжлэн гэхээсээ илүү түшигт амар дургу байгаа нь мэдрэгдсэн. Мэдгүй дургу байгаа мó альсгүй бол энэ бичлэгийг албаар ингэж эхлүүлээд энэ тийм нэг юм хүмүүсийн дургуцлыг авч байгаад хандлт авъя гэж бодсон уу? Мэдгүй яг сайн ойлгоогүй. Бичлэгийг эхлүүлэхдээ өөрөө хэлж байгаа шүү дээ. Түшиг гэж хин ямар хүн байдیں۔ Хаашаа бичлэгийг үргэлжлүүлээд үзэх юм бол номыг барьж сууж байгаа л те. Гээл хууц нь эргүүлээл энэ яг юу юм? Энэ одоо яг яах чагаа. Тэснэ бүр бичлэгийнхаа төгсгөл хэсэгтэн те түшиг байтгаа үзэж байгаа миний уур бухимдал хүрэхээр тэр номыг нь зүгээр ингээд аргашаа аваа шидчихэж байгаа байхгүй юу? Тэр үйлдэл нь бол зүгээр үнэхээр надад муухай санагдсан. Айгүй муухай санагдсан. Дээш мэдлэг боловсралтай багш хүний хувьд түшхийн номын гарчигнаас нь хараад тэгээ энэ хууцнуудыг эргүүлж үзээд зөндөө олон алдаа дутагдал анзаарэгдсэн байх. Шүүмжлэл гэдэг миний бодлоор хэн нэгнийг хараах, доош хийх, үгүйсгэх тэр хүний хийсэн ажлыг нь үл ойших биш байх. Хэрвээ би өөрөө номын талаар үнэхээр мэдлэгтэй, ном их уншдаг, тэгээ ном зохиосон бичсэн ийм хүн байсан бол түшхийн номыг шүүмжлэхдээ бүр маш гоёор шүүмжлэх байсан.
одоо үзэж байгаа үзэгчдээс юм үлдээн түшиг гэдэг залууч би ийм зүйл дээр алдсан байсан юм байна штэ гэсэн тийм сэтлийг төрүүлэхээр аль талдаа тийм гоё сургамжтай өгөөжтэй бичлэг хийх байсан болов. Одоо жишээлбэл те зөв жишээ болгоо ярьж байгаа шүү. Би сайн номны талаар мэдэхгүй л зүгээр за түшгээ чи ийм ном гаргачих. Чи энэ дээрээ одоо өгүүлбэр гарчхан дээрээ тийм өгүүлбэр зүүн алдаа гаргацсан байна. Энийг чи ингээ бичсэн бол арай дээр байх байсан болов. Энэ зураг оруулахдаа ингэж тулгаж оруулахгүй шүү. Энэ хэсгээр нь тэдний хэмжээтэй зай аваад тэрнийхэн доор нь текстээ бичвэл илүү их хүмүүст хүрдэг юм аа. Ном дээр одоо яг ийм шаардлага тавьсан байдаг юм аа. Мэргэжлээ хэрхэн сонгох вэ? Ирээдүй хаашаа явж байна гэсэн сэдв дээр энэ хэсэг нь надад жоохон илүү санагдсан. Энэ бол ямар ч хамааралгүй сэдв юм шиг санагдсан. Энийг чи өөрөө нэмээд оруулаад өгсөн бол уншигч чинь илүү одоо ойлгомжтой илүү их зүйлийг бас мэдэж авах байсан болов. Ном дээр одоо ийм хоосон зай байх ёсгүй шүү. Хуудсыг ингэж бичээрээ цаашд ингэж тэмдэглүүл илүү их хүмүүс уншихад амар байдгийг шүү. Ийм хэсгийг оруулдгүй шүү те. За тэгээ их сурвалжаа энэ хэсгийнх нь энэ дээр нь дурдаад өгөөрөө. Тэгээд нүүр хэсэг нь ийм байх хэвээр шүү. Зураг энэ хавьд нь байрлуулсан бол тэгээ доор нь ингэж бичээрээ артлынх нь хуудас нь ийм байх хэвээр гэх те. Одоо мэдхгүй ном уншдаг хүмүүс нь мэдчихэж байгаа билгүү те. Бид нар зүгээр л учир зүггүй ингээл номоо эргүүлэл энэ юу юм? Энэний оронд хоол авч идээрэй гэл номын шидээл нэг ингээл ярваагаал ингээл яах гээд байгаа юм гэдэггүй. Энэ юу юм? Ийм морлогдохтой явах те. Ингээд нэг айгүй муухай тэр бичлэгийг үзэж байгаа хүмүүс нь тийм шүүмжилж ийн гэхээсээ илүү одоо яг юу гэх юмтэй тэр хүнийг зүгээр ингээд үл хойшоогоо доошоо бид энэ одоо ийм гаргаадах тайсан гэдэг ийм зэвүүцсэн атаархсан тийм нэг муухай зүйл анзаарагдаад байгаа сте бичлэгээс угаасаа хүн бичлэг дээр өөрийгөө нуучдахгүй штэ. Тэр хүн ямар хандлагатай байна, юу бодож чинь, яах гэж тэр бичлэгийг хийж байгаа нь тэр бичлэг нь угаасаа хандлагаас харагддаг байхгүй юу? Хүмүүс тэрийг өөртөө үзээд ойлгохгүй ч гэсэн сэтгэл нь мэдэрч яадаг. Энэ хүн яг те юу хийх гээд байна гэдгийг, юу хүмүүст хэлэх гээд байна, юу хүрэх гээд байна гэдгийг мэдэрдэг байхгүй юу? Одоо үеийн үзэгч чинь айхтар болсон. Нэг хүн түшгийн талаар Facebook дээр байн пост оруулаад байсныг зарим нэг хүмүүс нь анзаарсан баг. Тэгээ тэр хүн хэн бэ гэхлээр өөрөө тэр номын өдөрлөг гэж ярих уу те тэр өдөр өөрөө очиод өөрийнхөө номыг зарж исэн хүн байсан байлээ л дээ. Түшиг ном гаргаад одоо баг ингээ будаа болж чинь байхгүй боллоо. Одоо золбоо чи ном гаргаваа. Чи зүгээр л сансар савалтаа хийгээ явж байгаараа гэсэн байгаа байхгүй. Амар байлаар тийм одоо түшиг бит хоёрын YouTube гэдэг салбартаа өөрсдөө нөө амжилттай явж байгаа тодорхой хэмжээнд олонний танил болсон олон хүмүүс үздэг. Тэгээд сая түшиг бит хоёр Монголд очсон чинь яг хамт талхаал явж байгаа зөндөө олон хүмүүс зураг даруулаад үздэг шүү дэмждэг шүү гэж тэнгуут тэр хүмүүсийн мэдээж батаархал нь төрдөг л бах та уур нь хүрдэг бах бухимддаг бах тэ би яагаад ингэж болдгоо юм бол хүнд атаарахгүй байж чадахгүй гэсэн хүн болгон атаархдаг би ч гэсэн хүнд атаархдаг тэ гэхдээ тэр атаархлаа бид нар зөв тийш нь чиглүүлэх хэрэгтэй байхгүй юу энэ муу одоо ямар зөв юм байна энэ одоо яагаад ингэ амжилттай яваад байгаа бол зааштай чамаа нэг ганц алдахаар чинь би өстө будаа болгондоо гэхээсээ илүү түшиг яг юу чадаад байгаа юм тэ яагаад тэр номын одоо өдөрлөгтөр түшгийн тэр ном зарж байгаа хэсгээр зөндөө олон хүүхдүүд ингээ очрлоо зогссон байгаа нэ. Яагаад миний энэ номыг хүмүүс сонирхож харахгүй байгаа? Би юун дээр алдаад байгаа? Би юу хийх ёстой юм бол? Би тэгвэл энэ YouTube гэдэг салбарт нь ороод үзэх үү? Би тэгвэл энэ номоо YouTube-ээр гоё тайлбарлаад үзье л да, тэ. Би энэ номоо зарахын тулд яах ёстой, юу хийх ёстой гэдэг ийм зөв атаархал байхгүй зүгээр л ингээл хорлоод буцтаад энэ мөхстаа нэг ингээл те өмхий шүдэндээ зугаал чамаагс та нэг алдгаар чинь би ингэндэ гэл те золбоо чи зүгээр ном бити гаргаараа те танаа найз чинь будаа болж байгааг чи харж байгааз чи ном гаргах юм бол яг энэ найз шигэ болно шүү чи зүгээр сансар савалтаа хийгээ явж сансар савалтаа хийгээ явж гэдэг чинь шүүчлээ намайг магадгүй бас ном гаргаад те дараа жил ном гаргаад миний тэр номын өдөрлөг дээр зөндөө олон хүмүүс очрлоо зогсож байгааг бүр ингээд харахаас уур нүрээ шарн гоцоогоод байгаа юм те. Тэр их бодол тэр энерги өөр зүйл зарцуулна та. Өөрөө энэ номоо яаж илүү гоё бичих үү? Өөрөө энэ номоо яаж илүү хүмүүст хүргэх үү? Тэр тал дээр анхаарал та. Өөрийгөө хөгжүүлээд өөр дээрээ алдааг аваад би юун дээр алдаад байгаа юм бол би яаж хөгжих ёстой юм бол би яаж дэвших ёстой юм бол би яаж олонд энэ номоо өрөх үү? Би яаж олонд танигдах үү? Өөртөө анхаарал та. Хүн өөрөөсөө буруу хайхгүй бусдыг шүүмжлээл бусдыг унжаахад нь дэвсэлдэг ийм хандлагатай байх юм бол энэ хандлагаараа явсаар агаад дуусна. Хизээч хөгжихгүй, хизээч дэвшихгүй, хинч өөрийг чинь үзэхгүй, сонирхгүй. Надад бас үнэхээр тийм нэг эвгүй санагдсан. Одоо нэг кринж сүүлийн залуучууд аягүй хээр тийм л ч тийм эвгүй санагдсан юм нь юу вэ гэхээр тэр түшхийн номыг шүүмжилсэн багш тэр бичлэгийг оруулсныхаа дараа өөрөө
нөгөө ажлаа бүр маш идэвхтэй хийгээд эхэлж байгаа байхгүй юу. Түшгийг шүүмжлэн бичлэгийн дараа subscribe нь бүр нэлээд өссөн, бичлэгүүдийнх нь хандлт нь бас бүр нэлээд өссөн шүү дээ. Гэхдээ буруу талаар өсөж байгаа байхгүй юу. Хүн тийм буруу байдлаар ямар нэгэн хандлт авах юм бол буруу байдлаар л өөрт нь нөлөөлнө. Хүн ямар ч аргыг ашиглаад мөнгөтэй болж болно, амжилтанд хүрч болно, олонний танил болж болно, хандлт авч болно. Гэхдээ хувь хүн өөрөө буруу хандлагатай, буруу бодолтой амжилтанд хүрэхийн тулд хэнийг ч хамаагүй луурдж жагаад амжилтанд хүрэх, мөнгөтэй болохын тулд хэнийг ч хамаагүй дэвсэлж жагаад мөнгөтэй болъё. Тэгээ би өөрөө хандлт авахын тулд хэнийг ч хамаагүй муулж жагаад, хэнийг ч хамаагүй байхгүй болгож жагаад би өөрөө гарч ирэх гэсэн ийм бодлоготой бол яаж ч амжилтанд хүрээд, яаж ч мөнгөтэй болоод, яаж ч хандлтыг авсан урт хугацаанд оршин тогтнох боломжгүй шүү дээ. Ямар хүмүүс удаан нэр хүндээ авч явдгийг, ямар хүмүүс жоох ингэж явж байгаа л навс унаад идэгин. Руу бас ингээл хүмүүс мессеж бичиж орж ирж байгаа хгүй. Энийг ном гаргадаг хүн бүр ингээл бахтав нь ханж байгаа юм шиг над руу бичээлтэй. Хааста түшгийг яг ингэнэ гэж мэдсэн юм аа. Сайн монголоор ч ярьж чаддгүй залуу ээж ном гаргана. Энэ бит хоёрын ном бичнэ гэж юу ах вэ энэ гэж орж ирээлтэй. Над бүр үнэхээр муухай санагдсан. Яагаад ийм муухай юм бэ хүмүүс нэр? Бид нэр өөрсдөө ийм муухай атаарх үстгэлтэй, атаарх хандлагатай байх юм бол ёстой л байнга нөө өөрсдөө хэлдэг. Монголчууд угаасаа хизээч хөгжихгүй. Нөгөө тамийн тогооны үлгэршгэ ингээл өөдөө авирж байгаа, өөдөө гарч байгаа нэгээ доош нь татаж унгаагадаг. Яг нөгөөнд энэ хэлсэн шиг л байсаар л байх бол. Айгу гоё шүүмжилдэг болъё л доо би нэг. Гоё соёлтой шүүмжилж байгаа хүн нь ч тэр үзэж байгаа хүмүүст айгуу гоё юм өгчдөг, шүүмжлүүлж байгаа хүндээ ч гэсэн би ийм дээр алдсан юм бэ шүү гэдгээ нэг тийм бухимдалтайгаар биш ямар гоё шүүмжилт юм бэ гэдэг нэг хүлээгээд авчихаар тийм ухаантай, ухамсартай, мэдлэгтэй нэг тийм төвчний хүмүүс болцгоо байл та. Тийм балер нэг юм хэрүүлийн чанартай нэг хатаархсан, чөтөөрхсөн нэг юм бинийгээ доош нь их гэсэн ингээд татгсан, дивслэгсэн, зодгсон, бах таваа хангасан нэг ийм увайгүй баймаргүй байна бид нар. Яг ирэхээс өмнө түшигтэй уулзаад ярилцахад бол өөрөө ч гэсэн хэлжээлээ. Энэ удаагийн энэ зүйл бол надад маш том сургамжийг өглөө. Тэгээд энэ сургамжаасаа би цааш юун дээр алдсан байна. Юу би буруу хийсэн байна. Энэ бүгднгээс өөрөө суралцаа цаашаа илүү хөгжөөд явнаа гэд надад хэлчихсэн. Тэгээ угаасаа би тийм залуу гэдгийг ч мэддэг, итгэдэг. Тэгээд бас нэг зүйл нь юу вэ гэхээр өөрөө яг энэ зүйл дээрээс юу анзаарсан бэ гэхээр надад одоо зөвлөж байгаа юм л доо золбоо. Зүгээр л хүмүүс чамаа хизээ нэгэн цагт унахт чинь яг араас чинь хутга зоогоо дэвслэхэд бэлэн байд юм биш үү? Сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаараа бүр үнэхээр амар юм байна. Надтай хамт бичлэг хийшүү, хамт подкаст хийшүү гэж инээлдэл гар барайл мессеж биччихсэн хүмүүс хүртэл яг их зүгээр л ингээ араас дэвслээд хутга зоогоод ороод ирт юм лээ. Бүр хүн нэрээ яаж ийм байдгийм бол гэхээр тийм сэтгэл төрүүлсэн гэж байгаа байхгүй. Илээгээд түшиг нэх гоншгоноол гонгноол энэ намайг ингэсэн тэр намайг тэгсэн гэдээ яваад хар залуу бишээ. Угаасаа өөрөө би ийм зүйл дээр алдсан байна. Би цаашд ингээ явах хэрэгтэй мэн гэдгээ өөрөө мэдээд өөрийгөө аваад явчих тийм ухамсартай, ухаантай залуу учраас яг энэ бол зүгээр төрхөн зур ингээд болоод өнгөрсөн happening гэж би бодож байна. За дараагийн та бүхэнтэйгээ ярилцъя гэж бодсон сэдв маань юу вэ гэхээр Чами гэдэг ютубер охин байгаа те. Тэгээд энэ охин маань өөрийнхөө ютуб суугаараа цаашдаа ютуб хийхэ боллоо. Ингээд маш их олон хүмүүсийн шүүмжлэл ирж байгаа учраас ингээд ютубээ хаяхаар шийдлээ гэсэн бичлэгийг оруулсан. Нэгдлийнх нь байр суурь болохоор энэ Чами гэдэг охин ютуб суугаараа байнга ингээд чихэр сурталчилгаа, чихэр идээд ингээд янз бүрийн амттан идээд тэгээд тэрийг нь үзэж байгаа манай хүүхдүүд тэр амттангийн аваад өг би энэ чихрийг идмээр байна гэдэг ингээд арайч нэг муу чихэр идүүлэхгүй бай гэж яхад ингээд чихэр идэх гэсэн сэдлийг нь төрүүлээд байна гэсэн тий. Одоо наатаха болооч чихэр сурталчилгаа болооч ямар төвхтөн бэ манай хүүхдүүд ингээд дэлгүүр орохоор бол Чамиг ийдсэн чихрийг аваад өг гэдэг ингээд зовоогоод байна гэсэн юм нэг байр суурь байгаад байгаа. Нөгөө хэсэг нь болохоор хүүхдүүдээ өөрсдөө хүмүүжүүлээч. Хүүхдийнхаа юу үзэж байгаа, юу уншиж байгаа, юу харж байгааг нь өөрсдөө хянаач. Зүгээр нэг бичлэг үзчихэд ээж би энэ чихэр идэгээл нууцаар чихэр идээл чихэр ахуулаад ингээд орилж харлаад байгаа бол эцэг эхчүүд та нарын өөрсдийн чинь буруу штэ. Уцаараа нэг бичлэг үзчихээ тэрийгэ дуурайч хийн идэн уун гэдэг байгаа бол эцэг эхчүүд өөрсдөө та нар угаасаа л хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байна. Өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлэлтэй. Ягаад дандаа юм хохирогчин сэтгүүтэй байд юм бэ? Ямарваа нэгэн зүйл нь болохгүй бол өөр хинэгнээс буруугаа яадаг те. Би энэ хоёр байр суурьны аль алийг нь буруудахгүй. Энэ хоёр байр суурийг би хоёуланг нь ойлгож байгаа. Бидний энэ хохирогчийн сэтгүүтэй ямарваа нэгэн алдаа буруугаа дандаа бусдаас хайдаг гэдэг тал дээр нэг юм яриад яах вэ? Энэ бол монголчуудын дийлэнхт байдаг сэтгүү. Надад ч гэсэн байдаг. Амар хохирогчийн сэтгүүтэй. Ямарваа нэгэн юм болохгүй болонгууд, ямарваа нэгэн зүйл буруу болонгууд л
тэрнээс болсон, эннээс болон тэр үед ингэсэн бол аспинд хүрцэн хүмүүстэй бол бүр яриад ах юм байхгүй. Ямарваа нэгэн зүйл сонсчоод те, ямарваа нэгэн зүйл үзчээд, ямарваа нэгэн зар сурталчилгаа харчаад эцсийн шийдвэрийг би энийг худалдаж авах уу, би энэ хувьцаанд хөрөнгө оруулалт хийх үү, би энэ байрыг худалдаж авах уу, би энэ гутлыг авах уу, би энэ имийг авах уу. Өөрөө эцсийн шийдвэрийг гаргах чад тэр сурталчилгааны байгууллагууд буруу өгөөд хуруугаа чичлэн гэдэг бол хамгийн тэнэг хүний үйлдэл байхгүй юу. За бүр сурталчилгааны байгууллага нь байг те. Зүгээр нэг хүн луур хийх гээд өөрийг нь ингээд одоо те манипуляц хийгээд тархитж яхад тэрийг олж харахгүй өөрөө шийдвэр гаргачаа тэр хүн намайг луурцсан гэд явж ах чинь тэгэл өөрийнх нь л буруу штэ, өөрийнх нь л хогч нь болоод дуусна штэ. Хүн яагаад өөрийн гэсэн сэтгэлтэй, өөрийн гэсэн толгойтой юм те. Энэ зүг болов буруу болов аль шийдвэрийг гаргах уу гарахгүй ах уу, энэ хүнд итгэх үү итгэхгүй ах уу гэдэг бүх сонголтыг хүн өөрөө л хийн штэ. Тэгэл өөрөө бүх шийдвэрийг нь гаргаад эц төгсгөлийг нь өөрөө хийчээд тэр намайг ингэсэн, энэ намайг ингэсэн, тэрний буруу, энэний буруу гэдээ яваад тах чинь л өстой нэг хохирогчийн сэтгүүтэй хүн. Ийм хүн бол нэрээ яагаад ч цаашд хөгжиж дэвшгүй. Хохирсоор л байх болно. Амьдрал нь тэр чигээрээ хохирол байсаар хаал дуусна. Тийм учраас бид нар өөрсдөө ажиллая, өөрсдийгөө өнгөж харъя. Би юун дээр алдсан юм бол би цаашд энэ алдаагаа яаж давтахгүй байх вэ? Надад цаашд иймэрхүү асуудал ирэхэд би энэ асуудал дээр хэрхэн яаж хандах уу гэдэг хандлага өөрчлөх бидний үүрэг хариуцлага байгаад байгаа байхгүй. Шүүмжлээд байгаа, хараагаад байгаа те бүр ингээ үзэн ядаад байгаа эцэг эхчүүдийнх нь байр сууриас нь аваад үзье л та. Мэдээж энэ хүмүүс 24 цагийн турш хүүхдтэйгээ яг зууралдаад хүмүүжүүлээд хүүхдийнхээ хажууд яс байж чадахгүй байгаа. Бүр хүүхдээ айхтар хүмүүжүүлдэг мундаг эцэг эхчүүд хүртэл 24 цаг хүүхдээ юу хийж байгааг нь хянаа сууж чаддгүй шүү дээ. Бүр зааста хүүхдтэй те ном уншуулна, ингэн тэгэн тийм дугууланд явуулна гэж байгаа эцэг эхчүүд хүртэл хүүхд нь тодорхой хэмжээнд утас үзчихэл байгаа. Өдөрт 1-2 цаг утас үзэн шүү дээ. Тэгсэн яг тэр хүүхдүүдийнх нь үздэг ютубер нь гоё амттай юм мэдээл, чихэр идэл те. Тэгээд тэр бичлэгийг нь үзчихэд одоо ээж аваасаа нууцаар гадуур гарч тэр чихэр жимсийг нь худалдаж авч идэх ч юм уу. Ээж автайгаа хамт дэлгүүр орлоо. Энэ миний нөгөө үздэг ютуберийн амттан байна. Би энэ чихрийг авмаар байна, идмээр байна гэж уйлал те. Би энийг авч өгөхгүй бол би энэ дэлгүүрээс гарахгүй гэл нэг тийм хүмүүжлтэй болцсон хүүхдүүд байдаг шүү дээ. Тэнгуут эцэг эхчүүд нь яаж ийнө вэ гэхлээр энэ нэг үздэг юм болиулчих юмсан. Тэгээ болиулж бас чадахгүй те. Өөртөө ажилтаа нийгмээс амар их стресстэй. Өглөө ажилдаа гараад оройн ороод ирдэг. Тэгсэн нөгөө хүүхд ингээл юм үзсэн. Бөө стресстэй байгаа шүү дээ. Нөгөө нэг бухимдсан, стрессцэн байгаа тэр их уур бухимдлаа хүүхдтэй гаргаж чадахгүй, тэр хүүхдээ үзхийг болиулж чадахгүй. Тэнгуут тэр үзэж байгаа тэр ютуберт нь л буруу гэж шүү дээ. Ийм үзэл бодолтой эцэг эхчүүд байхад ийм үзэл бодолтой эцэг эхчүүд байж л байна. Энэ хүмүүсийг яг энэ үзэл бодолтой эцэг эхчүүд болгох боломжгүй байхгүй юу? Яг ийм хоёр тал, хоёр өнцөг угаасаа гарч ирнэ. Энэ хүмүүсийн үзэл бодлыг нэгэнт өөрчлөх боломжгүй те. Энэ хүмүүс шүмжсээр л байх болно. 1000 хүүхдүүдээ өөртөө анхаараш та нарын өөртөө чинь буруу те инглээ тэглээ гэж хэлээд тэр хүмүүсийн бас нэг үзэл бодол өөртөө гэсэн өнцөг байгаад байгаа байхгүй. Ингэж гэсэн. Тэгэхээр энэ хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж чадахгүй учраас за энэ хүмүүсийг зүгээр хаяад би өөрөө хийх ёстой юм хийгээл явъя. Энэ хүмүүс намайг юу гэж доромжилсан, юу гэж шүүмжилсэн надад хамаагүй. Би өөрийнхөө хийх ёстой би хийгээл явъя. Хамаагүй гэсэн бол чами өнөөдөр YouTube суугаа хаяхгүй байх байсан. Би YouTube хийхээ боллоо гэсэн бичлэгийг хийхгүй байх байсан. Гэхдээ энэ хүмүүсийн шүүмжлэл үнэхээр хэцүү байсан учраас чами өнөөдөр YouTube-ээ хийхээ боллоо гэсэн шийдвэрийг гаргаж байгаа байхгүй. Чами дүүдээ хандаад хэлэхэд чамд энэ их олон хүмүүсийн шүүмжлэл хараад ямар хэцүү, ямар хүнд байсныг ойлгож байна. Өөрөө бас YouTube хийдэг хүнийхээ хувьд өөрийнхөө амьдралын туршлагаас хуваалцах юм бол энд байгаа өөрийг чинь шүүмжлээд байгаа хүмүүс байхгүй болох боломжгүй. Энэ хүмүүс байсаар л байх бол. Энд байгаа хүмүүс яаж шүүмжилсэн ч тоохгүй зүгээр хүснээ хийгээд амьдрдаг хүмүүс байдаг. Тийм хүмүүс байгаа. Гэхдээ чамигийн хувьд чи өөрөө тийм хүн биш байхгүй юу? Чи айгүй их өвддөг, боддог, тийм сэтгэлтэй хүн байгаад. Тийм учраас чи болчихж байгаа байхгүй юу? Түүнээс бол юу гэдэг яа дээ хамаагүй гэдэг нэг тийм хүн байсан болвол чи хийгээл явж байгаа YouTube-ийн өндөрлөглөө. Чиний өнөөдөр энэ уйлаа, сэтгэл чи өвдөө тэр ярьж байгаа шалтгаан чи энэ хугацаанд ямар их зовсон бэ гэдгийг шин илэрхийлж байгаа угаасаа. Дараа дахиад бичлэгээ хийгээд гараад ирлээ гэхэд энд байгаа хүмүүс дахиад чамааг өвдөхөн, шүүмжлэн, элдэг бусаар хараан те. Тэгэхээр зүгээр л энд байгаа хүмүүсээс болоод болохгүй тулд энд байгаа хүмүүсийн шаардаад байгаа зүйлийг л хийхээ болчих. Хугацаанд өөрөө бүр нэг сайхан амраад ав те. Бүр ингээд сошиалоос холдоод гэр бүлээрээ цагийг өнгөрүүлээд сайхан агаар салхинд гараад юу хиймээр гэдэм бор аяллаар явмаар гэдэм үү те. Тэгээ сайхан өөртөө гоё цагийг зарцуулаад тэгээ гоё эргэж ирэхтэй, комбек хийхдээ зөндөө олон гоё контентуудын юм санаатай те
буцаад ирнэ гэдэгт бол итгэлтэй байна. Чами шиг ийм амжилттай яваа хүн бол тийм амархан YouTube-ээр орихгүй бас би өөрийнхөө амьдралын туршлагаас мэдчихээн тий. Би бас ч баг нэг хэсэг орол нэг амар асуудалд орол заасан YouTube-ээр нь болд юм уу энэ гэл ер нь боли ийм олон хүмүүсийн дунд ийм хэл ам хараал үерүүл дунд нь явж байгаа зүгээр л боли зүгээр хийх юма хийгээд явъя гэж бодож исэн удаа байгаа. Гэхдээ л энэ цаана хүн гараад ирдэг байхгүй. Тэг хизээ нэгэн цагт угаасаа чами буцаад ирнэ. Тэгээ чамаг буцаад ирнэ гэдэгт бол бүр 100% итгэлтэй байна. Тэгээ энэ амжилтаа энэ хийж бүтээсэн зүйлээ зүгээр ингээд орхиж болохгүй шүү. Би өөрийгөө нэг инфлюенсер, олонний танил, би мундаг гэж огт боддог байхгүй. Би бүр үнэхээр энийг байн хэлдэг. Миний эргэн тойрны хүмүүс бол надтай хамт явдаг хүмүүс бол дийлийнх нь мэдчихэж байгаа. Аль болох өөрийгөө үгүйсгдэг, аль болох өөрийгөө төлөв даруй байлгах гэж хичээдэг. Хүн ер нь алдсан алдаанаасаа маш их зүйлийг суралцдаг юм байна л да. Би бол маш их алдсан, маш их буруу ярьсан. Тэгээ тэр бүгдээс өнөөдрийн хүртэл суралцаал явж гин. Цааш ч гэсэн суралцаар байх бол хүүхдлээ суралцаар аваад дуусах. Өмнө насны KB Education гээд виз зуучлалын байгууллагын сурталчилгаа хийсэн. Тэгээ тэрнээс болоод бас асуудалд орж исэн. Тэгээ тэр асуудал яг гарч ирээд би энэ Солонгост тэр хэргийн хойноос нь хөөцөлдөж яваад өмгөөлөгчтэй уулзаад тэгээ би бас сая Монголд очихдоо цагдаа дээр 2 удаа дуудагдаад мэдүүлэг өгсөн байхгүй юу. Тэгэхээр энэ бүхэн бас миний хариуцлага миний бас үүрэг гэж би боддог л доо. Яагаад вэ гэхээр яад тэгэл оруулаад та нар өөрсдөө шийдвэрийг гаргаж байгаа ш та нарыг хохих гээд явах бас муухай өстэй тий. Тэгээд аль талдаа л ер нь ухаантай, ухамсартай байвал яг гоё болчих гээд байгаа байхгүй тий. Тэр сурталчилгааг үзэж байгаа хүмүүс нь ч гэсэн эцсийн шийдвэрээ би гаргаж байгаа шүү. Энэ сурталчилж байгаа хүнд ямарваа нэгэн буруу байхгүй. За яг би энийг үзлээ, үнэн байна уу, зөв байна уу гэдгийг нь би өөрөө шалгаж үзээд, нягтлж үзээд би шийдвэр гаргаж байгаа шүү. Би хохирлоо гэхэд энэ хохирлыг те энэ инфлюенсерүүд, энэ олонний танилын сурталчилгаа, одоо энэ байгууллага, энэ телевизүүд хүлээхгүй шүү гэдгийг өөртөө ухамсарлцдаг. Тэглээгээд нөгөөдүүл нь юу гэснээр сурталчлаад байдаг юм шиг те. Тэр одоо телевиз, одоо олонний танил, инфлюенсер одоо юу гэдэг тэр хүмүүс нь ч гэсэн бид нар яа тийм мөнгө л олж ивэл гэсэн хандлагатай биш. Бид нар юу сурталчилж байгаа вэ? Юу хэлж байгаа вэ? Энэний хариуцлага бас надад байгаа шүү гэсэн нэг тийм аль талдаа тийм нэг зөв бодтой ухамсартай байвал яг гоё болчих гээд байгаа байхгүй. Нэг тал нь нөгөө үзэж байгаа анда 100% итгэждэг. Тэгээд алдсан хойно чиний буруу гэдэг нөгөө талаас хайгаад байгаа. Нөгөөдөл нь болохоор мөнгө л олж ивэл би өстой юугаач хийсэн яа тий та нарын хохногод хуруугаач ичлээд араас нь сууж байдаг. Ийм хандлагаал бид нар ингээд засчмаар байгаа байхгүй. Тэгвэл нэрээ ямар гоё. Тэгээ бичлэгийнхаа төгсгөлд чами дүүдээ заавал эргэж ирээрээ комбек хийгээрээ гэж хэлмээр байна. Би яг чамитай бол уулзч үзээгүй л дээ. Гэхдээ ер нь ингээд бичлэгийг нь үзээд тэр сүүлд оруулсан бичлэг интерес нь харахад бол их тийм зөөлөн сэтгэлтэй, зөв бодолтой тийм мундаг охин харагдчихсан. Тэгээд гоё зөндөө олон бичлэгийн тийм контент санаатай бүр галзуу эргэж ирээрээ. Тэгээ мэдээж яг комбек хийлээгээ те энд байсан хүмүүсийн хандлага нь өөрчлөгдөхгүй шүүмжилдэг хүмүүс нь шүүмжсээр л авах болно. Гэхдээ зүгээр миний амьдралын туршлагаас харахад хүн ингээд зөв зам дээрээ удаан явж байхад хизээ нэгэн цаг тэр хүн хэн бэ гэдэг нь мэдэгддэг, олонд танигддаг. Тэгэхээр аль болох зөв зам дээр зөв сонголтоо хийгээд зөв амьдарч байхад бол тэгээд болондоо алдаа гаргадаггүй буруу зүйл хийдэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Би ч гэсэн энэ 6 жилийн турш ямар их алдаа гаргалаа, ямар их зүйл буруу ярьчаалаа. Одоо хүртэл миний хийсэн алдаа, миний хийсэн буруу зүйлийг ингээл те сөхөөл гаргаж ирээл ярьдаг хүмүүс зөндөө байдаг. Тийм. Гэхдээ зүгээр хүн өөрөө зөв бодолтой, зөв зам дээр бурхны өмнө үнэнчээр амьдраад явж байхад бол тийм бурхан тэр хүнийг ивэж өрөөнө гэдэгт би бол итгэдэг. Тэгээд дүүдээ сайхан амарч хагаад заавал эргэж ирээрээ гэж хэлмээр байна. Амжилт хүсье. Сайхан амраад аваар. Би ч гэсэн сайхан амармаар л байна өөрөө. Сая Монгол явж ирээд бүр нэлийн завгүй байсан шүү. Тэгээд Солонгостой ирээд сайхан нэг 7 хоног амарна гэж бодсон чинь нэг сууд мэдсэн чинь ингээд сандал дээрээ суусан бичлэг хийж явах юм. Яг ингэдэг байхгүй ингээд зүгээр сууж чаддгүй ингээд заавал нэг хийхгүй болтгоо. Тэгээ яг Монголд байхдаа нэг яг энэ талаар ингээд ярих гэж аюух бодож исэн болохоор тэгээ шууд ирээл маргааш нь шууд ингээд бичлэг хийчихин л да. Аюух бодсон. Тэгээд
ямар ч гэсэн өнөөдөр та бүхэнтэй хуваалцъя гэсэн бүх сэдвүүдээрээ ярьлаа. Тэгээд өөрчий үлээ. Өөрчий үлээ. За тэгээд золбон ямар ч гэсэн Солонгостой ирсэн. Тэгээд удахгүй Солонгосын сонин сайхан тэгээд болсон явдлууд гэдэг Солонгост хийдэг контентуудаа үргэлжлүүлээд хийгээд явнаа. Тэгээд өнөөдрийн минь бичлэгтээ хамтаа үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр бай.